За энэ жилийн хүрээнд бол нийт Монгол улсын хэмжээнд бол одоо 12 их дээд сургуулийн 9 чиглэлээр бол нэг 3171 оюутан энэ жилийн хувьд бол эрүүл мэндийн чиглэлээр төгсөж байна. За энэ оюутнууд маань дараа нь төгссөний дараа лицензийн шалгалт өгдөг. За энэ лицензийн шалгалтын дээр одоо эрүүл мэндийн хөгжлийн төв бол зохион байгуулдаг. Энэ чиглэлээр бол нэлээд олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна. За энэ жилийн хүрээнд бол бид нар одоо шалгалтын сорилт маань одоо нээлттэй байх энэ зарчмыг бол баримталж байна. Өнөөдөр эрүүл мэндийн хөгжлийн төвийн вебсайт болон Facebook хуудасаар за бүх одоо энэ 9 чиглэлээрээ бид нар бүх тестүүдийнхаа сорилын сангаа бол гаргасан байгаа. Тэгэхээр энэ жилийн төгсөх оюутнууд маань энэ одоо манай вебсайт руу ороод энэ сорилынхаа санг бүглөөд одоо энэ тестүүдээ бүглэж үзээд өөрийгөө одоо ингээд шалгаад явах бүрэн боломжтой. Яагаад гэвэл одоо тодорхойгүй юм бол ямар тийм тодорхойгүй үр дүнг бол үүсгдэг. Тэгэхээр урдны бас он жилүүдэд бол одоо тестийн сорилт маань тодорхойгүй байна. Одоо зарим нэгэн тест бол бас алдаатай байна. Энэ алдаатай тестнээс болоод бас шалгалтын дүнд бас нөлөөлж байна. Дээрээс нь нэмэгдээд одоо энэ тестийг бид нар одоо энэ урд нь бүгэлж үзээгүй энэ чиглэлээр бас суралцаагүй юмнууд байна гэсэн одоо ийм гомдлууд гарсан учраас бид нар энэ чиглэл дээр өнөөдөр нээлттэй байх хэвээр. За энэ чиглэлээр одоо жишээлбэл хүний их хэмж мэргэжил ирэхэд 1500 сорилын тестийг бол бид гаргасан байгаа. За энэ 1500 сорилынхаа тестийг та яг ингээд ажиллаад ингээд бүглөөд явчих юм бол энэ тестнээсээ шалгалт маань ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол бас оюутнууд маань өөрөө уншсан л бол энэ шалгалтанд бол эргэлзэх зүйл байхгүй. Бас энэ эмч мэргэжилтнүүд болон энэ сувилагчид маань бас энэ одоо дараад нь төгссөний дараа ажлын байранд очиход бас энэ лицензийнхаа шалгалтыг өгөөд лицензээ авбал ажлын байранд хурдан очих боломжтой. Гэтэл энэ маань бас тодорхой хэмжээнд хойшлдог. Энэ дээр бид аль болох дэмжлэг үзүүлэх чиглэл дээр бол энэ жилийн үед одоо энэ шийдвэр гаргасан. За энэ шийдвэрийнхаа хүрээнд бол одоо 12 их дээд сургуулийнхаа удирдлагуудтай уулзлаа. Ийм чиглэлтэй байна. Санаа оноогоо солилцлоо. За мөн бас өнгөрсөн жилүүдийн хугацаанд бас энэ лиценз маань сүүлд нэлээд одоо 8 сар 9 сар гэж нэлээд хоцорч гарч ирсэн гэж байна. Энэ жилийн тухайд за шалгалт өглөө маш хурдтай эргээд бид эрүүл мэндийнхаа яамд өгөөд одоо энэ лицензийг хурдан гаргуулах дээр бас ажиллая гэсэн юм чиглэлтэйгээр 12 сургуультайгаа бид ярилцаад бас өнөөдөр шийдвэр гаргалаа. Ялангуяа энэ лицензийн шалгалтыг бас шин шатанд гаргахаа бас түүхэн одоо хувь заяа үүрэг хариуцлага бидэн дээр бас эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамт олонд бас ирээд байгаа. Тэгэхээр энэ юу гэвэл одоогоос 4 жилийн өмнө жилдээ 1070 гаруй хүн төгсдөг байсан эрүүл мэндийн салбар одоо жилдээ 3200 гаруй мөн удахгүй одоо 4000 гаруй одоо эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэн бэлтгэдэг тийм цаг үе ирж байна. Тэгэхээр энэ лицензийн шалгалтыг бол илүү их хил тод бас нэттэй байлгах нь бол одоо өнөөдрийн нийгмийн болон энэ эрүүл мэндийн салбарын одоо үнэхээр шаардлага хэрэгцээ байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт мэдээж энэ одоо эмчилэг үйлчилгээ явуулах эрх бол энэ лиценз байдаг. Тэгэхээр энэ лицензийн шалгалтыг илүү хил тод нээлттэй болгосноор бол энэ салбарт бас одоо тодорхой хэмжээний өөрчлөлт шинжит авчирнаж үзэж байгаа. Хоёрт бол лицензийн шалгалт мэдээж хуулиараа одоо заасны дагуу 100 тесттээс одоо тодорхой хэмжээгээр одоо үндсэн мэргэжлийн, ерөнхий мэргэжлийн болон төрөлцсөн мэргэжлийн тодорхой хувьтай 5%-тай за мөн дээрээс нийгмийн эрүүл мэнд, хууль эрх зүйн, ёс зүйн гэсэн одоо ийм тодорхой 5 хэсгээс бүрддэг. Тэгэхээр 100 гаруй одоо тестийн шалгалтын дээр бол тодорхой хуулиар заагдсан одоо өөрийн гэсэн одоо хэсгүүд байгаа. За энэ жилийн тестийн шалгалтын бас өнгөрсөн жилүүдээс одоо ялгаатай болон зүйлүүд нь бол мэдээж шалгалтын тестийн сангийг бол ерөнхийдөө урьдчилж шалгалт авахаас одоо 20 гаруй өдрийн өмнө одоо онлайнаар одоо бүх сонирхож байгаа хүмүүсүүд нээлттэй болгож байгаагаар бас нэг онцлогтой байна. Хоёрдугаарт энэ тестийн шалгалтыг бол одоо явуулах арга барил дээр ялангуяа бидний хувьд бол одоо энэ жил 4 одоо эмчлэх эрхийн за 5 сувилах эрхийн чиглэлээр бас бид нөө лиценз өгж байгаа. За өнгөрсөн жилээс урьдчилсан жилүүдээс нэмэлт бол одоо нөхөн сэргээн засах эмчилгээгээр бол одоо нэмэгдэж байгаагаар бас нэг онцлог байна. За энэ жилийн хувьд бол нийтдээ 3171 хүн одоо энэ жил эмчлэх одоо сувилах эрхийн лицензийн шалгалтанд орохоор одоо төлөвлөж байна. Тийм үү гэсэн болохгүй юм шиг байна. Бас уг нь бол энэ фикс авчих юм бол яг бид нэр энийг гэж бодож байгаа энэ жилийн хаваа. Гэхдээ энэ ямар ч гэсэн тав яг албагүй ёсоор албан бичгээр бид нар тавхаас авна. Ингээд хувааруудаа гаргаад бид нар цаашаа явчих нь. Ер нь бол тав мэдж байгаа амарсаа ингээд. За бас өнөөдөр бас энэ хүний нөөцийн бодлого. Тэгэхээр энэ лицензийн шалгалтыг мэдээж бас жил болгон бас ямарваа нэг аль болохоор энийг бас
шуурхаа ил тоод бас одоо үр дүнтэй байхын тулд биднүүд бас үйл ажиллагааг бас хэрхэн яаж өөрчлөж байгаа, дараагийн үр дүн ямар болох талаар бид судлын эмч, уламжил, эмзүрч гэсэн байна. За дараад нь бол 20% нийгмийн эрүүл мэндийн 5% нь эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй хууль эрхцэн 5% нь эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн асуудлууд байна гэж хүмүүсийн тоон маань жилээс жил одоо өсөх хандлагатай байна. За энэний дараагаар 2 3 явж байгаа 2 3 4 5 дугаар хүртэл явж байгаа. Энэ тоонууд нэмэгдээд ирвэл маш их болох одоо бид за ач харгалзайн сургууль ачааны хүн ирсэн үү? За ач харгалзайн сургуулиас өөрөөгөөс танилцуулаад гараа ягаад бол бас энэ бас нэлээд том хувийн хвшлийн сургууль нэрсэн маань Бацарэл багш 354 хүн. За эмзэн шиг бас 1500 тестийг тавьчихна. За энэ дээр бид нөө таануурт 3171-ээс бид нөө хасагдана гэсэн ойлголтоор байна. За төсөлтийн систем материалыг зохицуулгын дагуу бүрд ажлын албан дээр үлдэх байгаа. За энэ байхгүй бол ингээд танилцуулах зүйл маань одоо ингүүл зүгээр юм байна зүгээр байна гэсэн санал байна. За бидний одоо энэ хийх гэж байгаа юм дээр хэцүү. Тэгээд энэ хүмүүс маань ажлын байран дээр очих боломж нь байхгүй. Дахиад үлдэн ингээд ойлгохгүй болов гэсэн байдлаар бид нэр нь ойлгомжтой байдлыг хийж үзэж байгаа. Тэгээд явандаа бол нэлээд одоо анх сүрийг оюутны яг одоо эмч гэдэг мэдлэгийг сонгохоос өмнө ийм үнэтэй ийм хэцэн шалгаж байхын шүү. Тэгээд ямар боломжтой. Гэхдээ ямар ч гэсэн тавигдсан энэ тавигдалтыг хараад ажиллаад эсвэл зүгээр цаасаар өөрсдөө бүлгээд ирсэн ч байдлаар санал ажиллахны санал жишээ болж байна. Тэгээд та бүхэнд одоо аль болох